За хүүхд хөгжлийн тухай бид үнэхээр одоо бодлогын түвшинд анхаарах цаг нь болсон. Тэгэхээр ийшээгээ чиглэсэн үйл ажиллагааг бодлогын хүрээнд дэмжиж оруулахыг бол дэмжиж байгаа. Одоо бид бол үнэхээр хүүхдүүдийнхаа нөхцөл байдлыг харахаар түрүүн бас гишүүд байна ч гэсэн хэлж байна. Донтолт гэдэг юм бол маш өндөр байна. Бага наснаасаа 2-3 наснаасаа дэлгэцэн донтож байна. Аав ээжүүдийн үнэхээр санаа зовж байгаа юм болж байна. Архи тамхины донтол цаашаа явах юм бол мансуурлах, сэтгцэс нөлөөлөх бодисын донтолт гэх. Эний чинь гол асуудал нь юу юм бэ? Яаж шийдэв юм бэ гэхээр ерөөсөө л хүүхэд чөлөө цагаа зөв одоо өнгөрүүлэхдээ хөгжих энэ боломж орон зайг нь нээхгүй болвол ийм л юм руу яваад идэг. Тэгээ энийг бас илүү юм бүтээлчээр зохион байгуулалтын хувьд ингэж хийе гэдэг юм хуулийн төсөл орж ирж байна гэж харж байгаа. Энэ хүүхдийнхээ хөгжлийг бид үнэхээр анхаарахгүй бол 3.5 сая хүн амтай бид нар. Тэгээ одоо ингээд яг энэ олон нийтийнхээ эрх ашиг, хүүхдийнхээ эрх ашигыг хамгаалсан хууль тогтоомж гаргая, чангалая гэдэг ингээд ерөөсөө энэ нь ингээд улсын хурлын хэмжээнд бодлого нь явж өгдөггүй. Энд бид нар хүүхдийгээ илүү харж гинүү, бизнесийг нь илүү харж гинүү гэдэг үнэхээр би бол дотроо асуултыг яг иймэрхүү чиглэлийн одоо бодлого төлөвлөлтийг харахаар миний бодлоор зүгээр бизнес эрхлэгчдийн юм уу одоо өөр бусад ашиг сонирхолтод дийлээд явахгүй байх шиг байгаа. Тэгээ энэ бол нөгөө хүүхдүүдэд бид нар яг энэ чөлөө цагийн зөв өнгөрүүлдэг сургалт хөтөлбөртэй болгож оролцуулдаг баяа гэдэг энэ санаа зөвөө. Тэгээ энэ утгаар нь дэмжиж байгаа. Хууль дээр бол асуух нэг хоёр тодруулах юм байна л да. Нэгдүгээр энэ хуулийг одоо яг ингээд хэрэгжүүлээд 9 чиглэлээр ийм сургалт хөтөлбөр хийн гэж байна. Энийх нь ингээд мөнгө төсвийг нь улсаас бол дэмжлэг үзүүлнэ гэж байна. Тэгээ нэг хүүхэд бол жилд 6 сараас доошгүй хугацаанд бол хамрагдах боломжийг хангана гэж байна. За 6-аас 18 насны хүүхдүүд хамрагдах юм байна гэж ойлгож байгаа. Тэгэхээр хүүхдүүдтэй бид нар яг одоо энийг хэрэгжилтийг хангаа явахын тулд төсвийн одоо хувьд жилд хэдийг төлөвлөнө гэж та бүхэн ер нь тооцож байгаа юм бэ? Энэ нөгөө яг хэдийн дэмжлэг гаргах нь төрөөстэй үүрэг болгож ингэж гаргах нь тодорхойгүй байгаа байхгүй юу? Сарда 50000 гарах гэдэг юм уу, 50000 гарах гэдэг юм уу, 500,000 гарах гэдэг юм уу? Энэ тооцооллоо бид нар харж ээж энэ боломж хэрэгжилт нь яах юм, яг энэ төсвийн хөрөнгө оруулалт биш энэ баялагын сан юу гэдэг их усруудыг нь яах гэдэг илүү наривчлах гэдэг юм. Тэгэхээр энэний тооцоолол хэдий гэж бодож байгаа яагаад хуультай тусгаагүй гэдгийг нэгдүгээрт асууя. Хоёрдугаарт яг ингээд харахаар хүүхэд хөгжлийн төв дээр ингээд төвлөрсөн юм л байх юм шиг байна. Тэгээ ингээд нэг юм төр ч юм уу ингээд орон нутгийн юм төрийн чиг үүрэгтэй газар ингээд юмаа төвлөрүүлчихээр дахиад бид нар нөгөө энэ бүртгүүлсэн зөвшөөрөл авсан гэдгийг танил тал инээ тэрэ гэдэг юм болчихгүй дээ. Одоо бол бас ч гэж ингээд хүүхэд хөгжилтэй холбоотой ялангуяа спорт, урлаг одоо юу гэдэг нь те ийм асуудал бол нэлээд бас дуулангууд секцүүд байдаг. Энэ хувийн хвшлүүдэд шууд одоо те боломжийг нь олгох байдал дээр ямар зохицуулт орж ирэх юм. Тэрийг нь яг энэ спортын чиглэлээрч гэдэг юм уу, соёл урлагийн чиглэлээр гэдэг юмыг нь энэ хүүхдүүдтэй өгөхийн тулд ямар процесс байх юм? Мөнгийг нь аймаг дүүргийн засаг дарга нь ингэж би энтэй гэрээ энэ дугуулантай гэрээ хийхгүй гэдэг юм байх юм уу? Эсвэл хүүхдүүдтэй ерөөсөө эрхийг нь хэдэн мянга байх юм, тэр 50,000 байх юм уу, 100,000 байх уу, ваучер байх юм уу? Тэрүүгээр нөгөөд энд нь хамрагдах боломжийг нь олгох юм уу? Ингэж бид нар нөгөө хүртээмжийг нь харахгүй бол дахиад нэг төрийн байгууллага даргын үзмжээс хамаарсан, тэнд төвлөрсөн зөвшөөрлөөс хамаарсан ийм юм болчих үедээ гэдэг нэг юм болгоомжлоо. Тэгэхээр энэ хоёр асуудал дээр хариулт авъя. За Бадамцрын гишүүн хариулна. Номжмын гишүүний асуултанд хариулъя. 6 сарын хугацаа гэдгийг яагаад зааж өгсөн гэхээр ер нь аливаа хүн 180 хоног буюу 6 сарын хугацаанд нэг зүйлийг хийж ээж дадал болдгоо гэж одоо судлаачид шинжилгээ ухааны талаас тайлбарладаг. Тийм учраас хүүхдийг 6 сараас доошгүй хамрагдах энэ боломжийг олгоё гэдэг нэг жилийн хугацаанд. За хоёрдугаарт нь энэ 3 сайд буюу одоо хүүхдийн эрхийг тухай хууль зааснаар хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээний одоо норматив нэг сард нэг хүүхдэд ногдох зардлыг бол батлах эрхийг хуулиар олгосон байгаа учраас энэ дээр бол давхардуул тусгаагүй. За энэгээр одоо бол ингээ батлсан байдлаараа гэхэд 87,000-аас 110,000 төгрөгийн хооронд нөгөө энэ сургалтынхаа чиглэлээс хамаарат ингэж одоо 3 сайтын хамтсан тушаалаар батлсан байдаг. Тэгэхээр бид бол төсвийн байдлаас л одоо харгалзаж байгаа. Яг энэнд одоо шаардлагадах зардлыг нөгөө өсөн нэмэгдэх дээр ирээдүйн өв сангаасаа
нэмэгдээд явхад энэ бол одоо боломжтой гэж үзэж байгаа. Тэгэхээр норматив зардал нь өөрөө инфляциас хамаарат тухайн үедээ одоо 3 сайд хамтраад батлаад явна. За бидний тооцоосноор бол нэг хүүхдэд 50 мянган төгрөгийн одоо 1 сарын хугацаанд суралцахад нь одоо төрөөс дэмжлэг үзүүлэх гэдэг энэ зөрүү цаана үлдэж байгаа одоо зардлын эцэг их одоо оролцож гаргах. За ийм зохицуулахаар одоо төлөвлөсөн. За дараагийнх нь бол энэ процессын хувьд сонгон шалгаруулалт явагдана. Өөрөөр хэлбэл за тухайн одоо аймаг сум нийслэлийн тухайн одоо дүүрэгт хэдэн хүүхэд ямар чиглэлээр одоо суралцах вэ гэдгийг тооцоолж хүүхдүүдийн саналыг одоо авсны үндсэн дээр за спортын чиглэлээр одоо тэдүү хүүхэд сургана гэдэг. Энэ ингээ багцуулаад ингээд одоо төрийн бол орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчлэгээ худалдаа авах хуулийн дагуу сонгон шалгуулалтанд зарлагдаад шалгарсан гүйцэтгэгчдийн гэрээ байгуулад тэгээд хяналтын үйл ажиллагаад одоо хэрэгжээд явах ийм одоо зохицуултаар тооцож байгаа. Яг ер нь бол одоо Дорнод аймагт энэ төсөл хэрэгжихдээ яг энэ зохицуултаар явж байгаа. Нөгөө үйлдвэр нь нөгөө одоо эрхийн бичиг өгөх картад хүүхдэд картанд одоо картжуулаад за энэгээрээ өөрөө сонголтоороо дугуулангаа сонгоод явах. Тэгээ ийм одоо хоёр хууль байгаа. Тэгээд энийг хилцүүлгийн явцад анхдагч хууль учраас хилцүүлгийн явцад энэ дээр бол одоо сайжруулах, уялдаа холбоог нь илүү тодорхой болгох, тэгээ парламенттайгаа одоо хуульч гишүүдийнхээ одоо санал зөвлөмжийг авч ажлын хэсэг байнгын ороод дээр ажиллаж энийгээ бол улам одоо сайжруулах ийм одоо боломж бол байгаа. Юутэйч анхдагч хууль хүүхдийн хөгжлийг дэмжих ийм наривчилсан одоо зорилго руу явж байгаа хууль учраас энийг хэлцэг хэсгээ шийдвэрлэсний дараа практик болон за одоо хууль эрх зүйн хувьд нь уялдаа холбоог нь хангаад ингээд одоо хэлцэх сайжруулах одоо бүрэн боломжтой гэж үзэж байгаа. За, номын чимэг гишүүн нэмж тодруулъя. За ойлголоо. Тэгээд энэ хуулиндаа энийг тодорхой хийхгүй бол хууль чинь хэрэгжихгүй Бадамсран гишүүнэ. Тэгээд норматив зардлынхаа дор хаяж тэдэн хувийн ч гэдэг юм уу ингэж хуулиндаа орж ирэхгүй бол төсвийн байдлаас хамаарна гэвэл нэг өдөр л төсвийн байдал чинь болохгүй нэ гэд 0 болно. Тэгэхээр энэ нэг удаа нэг жилээ хэрэгжиж нэг жил нь хэрэгжихгүй байдал руу орчих үедээ үнэхээр яг энийг хөгжилтэй тогтвортойгоор хөгжлийг нь дэмжинэ гэж байгаа бол энийг нь маш тодорхой хуулиндаа зааж өгөх ёстой. Тэгжээж бидний хэрэгжилтийг нь хангуулахын тулд бид нар төсөв гүйцэтгэх засаглалтай эндээ хяналтаа тавьдаг, шаарддаг ийм болж иж наа чин тодорхой явна гэж хэлмээр байна. Тэгээ хоёрдугаарт хөдөө орон нутаг болон одоо хотын байдал өөр хүн амын төвлөрлөг эдийн засгийн идэвхжил эдгээр нь өөр учраас магадгүй хөдөө орон нутаг тендер мендерээрээ яваад ингээд нэг тусгайсан тий зөвхөн тэр сумын ч үгүй юм аймгийн хүүхдүүд яхад ийм одоо секцийг гаргаж болох. Хотод бол олон секц байгаа. Тэгээ тэн дээр нь бол заавал тендер мендер гэж заваарлахгүй ер нь байгаад нь оролцох боломжийг нээлттэй өгөх хэрэгтэй. За, үгтлээ.